За Монгол улсад бол хувийн мөрдөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг нэн дөрөв батлах шаардлагатай болж ирсэн сэтгэл төрж байна. Тухайлбал өчтөр над дээр нэг хүн ирж зөвлөгөө авлаа. Ямар асуудал байсан гэхээр гэр бүлийн групп компани байсан. За эхнэр нөхөр бол тусдаа нэг компанийг хариуцдаг. За хүргэн нь бол тэр хадам аавынхаа компанид менежерээр ажилладаг байж байгаад хадам ээжийнхээ компанид бол шилжиж дэд захирлаар ажилласан байгаа. Тэгээд сүүлдээ хадам ээжийн жолооч болохгүй байна гэдэргээд нөгөө дэд захирал маань хадам ээжийнхэн жолоог барьдаг. Ингээд байнга хамт явдаг ийм зүйл болсон. За түүнээс гадна хадам аваар усалд орохоос ахуулаад за хадам ээжийн компани жилийн эцээр ашиг байхгүй алдагдaltaй гарахаас ахуулаад олон эд төрөнгийг наашин цаасан шилжүүлсэн, зээл авсан зэрэг ийм үйлдэлүүд гараад эхэлсэн байгаа. За энэ үед хадам аав бол эхнэрийнхээ нарийн бичгтээ бас холбоо тогтоож бас учир шалтгааныг мэдүүлэхээр, тандуулахаар хамтран ажилласан байна. Ингээд 6 сарын хугацаанд мэдээлэл цуглуулсны эцэст хадам ээж бол хүргэнтэйгээ явдаг. Хүргэн рүүгээ их хэмжээний төрөнгийг шилжүүлсэн. Хүргэн цааш нь дамжуулж өөрийн ах トゥ хамаатан садандаа шилжүүлсэн. Компани борлуулалтын орлого хүргэнээр нь дамждаг болсон зэрэг ингээд маш ноцтой үйлдэлүүд компани зарим төрөнг байхгүй болсон. Их хэмжээний зээл авсан. Зээл нь компани төрөнгүүдийг тавьсан. Тэр битгэл гэр бүлийн хөрөнгөөс хувийн нэр дээр байсан төрөнгийг бол тавьсан зэрэг ийм үйлдэлүүд гарах болсон байна. Тэгээ энэ бүхний учир шалтгаан нь бол хүргэн бол хадам ээжтэй дотносож за тэгээд явуулдаж тэгээд цаашлуул төрөнг бүх зүйлийг булаах өөрийн болгох ийм үйл ажиллагаа явагдсан байна. Өөрөөр хэлбэл энд маш олон тооны гэмт үйлдэлүүд үлдэж эхэлж шít. Заллин мэхлэх, завших, мөнгө угаах, заав тээврийн осол, за гих мэтлэнгээр ингээд олон гэмт үйлдэлүүд галцсан байна. За энэ юу хэлээд байна гэхээр ер нь бол нийгэмд нуус талдаргаар үлдэгдэг гэр бүлийн хүч хилээл, заллин мэхлэх, за байгууллагын төрөнгийг завших, гих мэтлэнгийн маш ноцтой ийм үйлдэлүүд бол маш ихээр гарах болсон. Өнөөдөр цагдаагийн байгууллага бүх хэрэгүүдийн хойноос явж чадахгүй шүү дээ. Тэр нэг мөрдөгчдөр 70-аас 170 хэрэг байна гэж үзэхэд энэ бүхний араас явах боломж байхгүй. Үүнд харин хувийн мөрдөгчл яваад тодорхой хэмжээний мэдээллийг цуглуулж өгөх нь бол мөрдөн байцаалтай үйл ажиллагаанд маш чухал ач холбогдолтой. Харин хувийн мөрдөгчд ямар шалгуур тавих уу? Ямар хэмжээ хүрээнд хувийн мөрдлөгийг явуулах уу? Түүнийг хэрхэн үнэлэх үү гэдэг асуудал байдаг. Энэ бол маш амархан асуудал шүү дээ. Нэгдүгüүрт нь бол хувийн мөрдөгч тавигдах шаардлагыг маш нарийн хатуу тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл мөрдөх байгууллагад гэдэг юм уу, прокурорын байгууллагад шүүгчээр төдөөс доош жил ажилласан юу гэдэг юм сахилгын болон ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй хүнд. За тэгээд хувийн мөрдлөгийн эрхийг богино хугацаагаар өгөх, байн шалгалт өгөх гэдэг юм уу. Гэх мэтлэнгээр ингээд шалгуураа нарийн тогтоох хэрэгтэй. За хоёрдугаарт нь бол хэмжээ хязгаарыг ерөнхийдөө хувийн мөрдлөг хийх эрхийг олгож байгаа болохоос биш хуулийн байгууллагатай зэрэгцээд бусдын эрхэд халдаад ах шаардлагагүй байхгүй. Бусдын эрхэнд халдахгүйгээр энэ үйл ажиллагаа явагдаж болно шүү дээ. Өнөөдөр төрийн байгууллага албан тушаалтанд өргөл гомд журмын тухай хууль гэж байж л байгаа. Жирийн иргэнцсэн энэ тэнд гомдол гаргаад лавлгаа мэдээлэл авч болдог. Үнтэй ижилхэн юу гэдэг мөрдөгч тэгээ байгаа зохицуултын хүрээнд лавлгаа мэдээлэл авдаг. Хамгийн гол нь мэргэжлийн улсууд энэ үйл ажиллагааг хийх л асуудал, эрхийг л олгож байгаа асуудал шүү дээ. Тэгээд түүнийг юу гэдэг хуулийн байгууллагууд авчаад өгнө, цагдаа прокурорын байгууллагууд авчаад өгнө. Түүнийг үнэлэх асуудал бол төрийн байгууллагын буюу хуулийн байгууллага үүрэг байхгүй юу? Хувийн мөрдөгчийн гаргаж ирсэн зүйлийг шууд нот хуримтаар бол үнэлэх тухайн асуудлыг яриаггүй шүү дээ. Мэдээлэл цуглуулад өгчих. Өөрөөр хэлбэл нэг мөрдөгчийн авсан байцаалтан дээр юу гэдэг энэ тэнд ажилладаг байсан миний машин унаа эсвэл ийшээ тийшээ явсан гэдэг юм уу маш олон зүйлийг ярьж болно шүү дээ. Гэтэл тэр бүх үйлдэл цаг хугацааг мөрдөгч бол шалгах өнөөдөр боломж байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тэр бүх жижиг сажиг мэдээллийг шалгаад ийм учиртай байна гэд мөрдөгчтэй авчираад өгөхөд мөрдөгч түүнийг хэрвээ үнэн байна гэж үзвэл баталгаажуулах эсвэл нот хуримтын хэмжээнд үнэлэх эсвэл төрийн байгууллага албан тушаалтны гаргасан тамга тэмдэгтэй бол шууд нот хуримтын хэмжээнд үнэлэх хэрвээ дахин шалгах шаардлагатай гэж үзэх юм бол тэр өгсөн мэдээллийг дахин өөрөө шалгах ийм л ач холбогдолтой шүү дээ. Монгол улс дахь гэмтрэлийн гаралт ийм их байгаа тохиолдолд үүнийг хуулийн байгууллага хууль эрх зүйн орчнороо юу гэдэг юм шалгах учир дутагдaltaй байна. Боловсон хүчний хувьд хүрэлцээгүй байна. Үүний улмаас маш их олон хэрэг тийм илэрхгүй байна. Гэмт этгээдүүд ял завшиж байна. Олон улсууд хохирлж байна. Явсаар байгаад залхаж байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг шийдэхэд бол хувийн мөрдөгчл маш чухал ач холбогдолтой. Өнөөдөр хөлсөө төлөйч гэсэн эрх зүйн орчны хувьд хувийн мөрдлөг хийх мэдээлэл цуглуулах боломж нь байхгүй юу? Хэрвээ бид нар энэ эрхийг нээгээд өгчих юм бол мөнгө төлөөд гэмтрийн илрүүлэх талаар хамтран ажиллах ийм хүсэл эрмэлзэл маш их байна штэ. Энэ бол төрөөс ямар нэгэн
мөнгө гарахгүй, төсөөс мөнгө гарахгүй, хуулийн байгууллагын үйл ажиллагаанд дарамт шахалт болж байгаа асуудал биш. Хувь хүний хүний эрхэд халдаж байгаа асуудал биш. Одоо байгаа эрх зүйн зохицуулалтын хүрээнд л шийдэл явуулах боломжтой л асуудал шүү дээ.